За өнгөрсөн 3 сард Алтны Роялтигийн асуудлыг оруулж ирээд 2.5 байсныг 5% болгосон. Тэгэхээр салбарын сайд бол энэ дээр бол зөв байр суурьтай байгаад 2.5-аар нь хэвээр байлгая гэж санал оруулаад явсан боловч энийг Улсын их хурлын гишүүд унгааж байгаад 5 болгосон. Тэгэхээр ер нь бол нэлээд олон нөхдүүд бол энэ уул уурхайг ашигласныхаа төлбөртийн дотроо төлөх ёстой гэдэг роялтигаа илүү төлөх ёстой гэдэг тийм зарчим дээр байсан. Харамсалтай нь энэ олон жилийн туршид роялтийн өндөр байхтаар алтан алга болцдог, өөрөглөл хууль ёсоор хулгайгаар гарцдаг гэдгийг Монголын түүх харуулсан л да. 11 онд энэ төрд бол 2 тонн алт тушааж асан ийм зүйл байгаа шүү дээ. Жил болгон 20 тонн алт манай монголчууд авдаг. Роялти багасгахтаар л 22 тонн болцдгийн жишээ бол өнгөрсөн жил 22 тонн алт тушаасан явдал шүү дээ. Тэгээ өнөөдөр би дахиад хавар 3 сард баталж яхад хэлжсэн. Яг энэ оны эцэхэд 5 тонн алтаар та нар энэ алт тушаалт чинь буурна шүү гэж хэлээд байхад энийг баталсан. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны яг өнөөдрийн өдөөийг өнөөдрийн байдлаар харьцуулахад 4.8 тонн алт дутуу тушаалттай явж шít. Оны эцэхэд энэ бол 6.5 тонн, хамгийн багадаа 6 тонн болно. Энэний зөрүү 300 сая доллар энэ ингээ хулгайн замаар алга болж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол банкнд энэ алт тушаагагдаад явсан бол 300 сая доллараар манай алтны нөөц валютын нөөц нэмэгдэх байсан. Тэгэхээр ийм популизмын өртөг бол ийм байдаг. Энэ дээр бол болор чулуун нарын гишүүд энэ алтны компани лоббид орлоо морлоо гэж намайг янз янзын ярил. Би тийм мэдчихгүй л дээ. Алтны компани хаач байдаг. Манай хувьд миний тойрог дээр нэг шигч алтны ордны газар байхгүй. Лоббид орсон юм байхгүй. Зүгээр ер нь бол ингээл популист гишүүдээр төрий барьж хагаад нямдорж сэмхэн ардан сууж байгаад энэ хуулийг батлуулж авдаг байхгүй. Тэгээд баахан хуулийнхаа хурандаа нартаа нийлж байгаад энийг хулгайгаар гаргадаг байхгүй. Ийм юмыг юусаа нарийн мэдэхгүй ингээл монголчуудыг хохироогоод байгаа зүйл байгаа л да. Тэгээд тийм учраас энэ 300 сая долларын валютын нөөц эх онд дахиад байхгүй болох нь. Тийм учраас энэ Монгол банк тэгээд Сумын газар сайд нар энэ алтны роялтигийнхаа энэ асуудлыг оны эцсээр дахиж ярилцаад хэвэн болохгүй бол энэ